За тэгэхээр ингээ гараар тоолоод бүтгээ байх нь бол байчлаа тий. Ингээд хязгаарлалт нь 1 сая юм чинь одоо тэгээд бүр болорсон юм болно. Сая өндөртэй модыг бол бид нар байгуулад тоолоод байна ч гэж байхгүй. Байгуулах гэж бүр 80 жил болно. Тэгэхээр зүгээр нөгөө динамик хөрөнгөний арга хэрэглэе. За динамик хөрөнгөний арга дээр угаасаа бид нар нэг юм мод зурж хагаад тэндээсээ ихэвчлэн яагаадсан шүү дээ. Эхний жишээн дээр ч үлээ мод зураад энэ мод ямар муухай вэ гэж динамик хөрөнгөний рүү шийдсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ алхам нь бол зөв, эхний алхам нь ингээд гараараа жижигхэн жишээн дээр бодлоо. 8 нь бол 5 ширхэг байна, 4 нь бол 2 ширхэг байна. Ингээд олчих юм байна. Жохон зүй тогтлыг харж байгаа гэсэн. Зүй тогтлыг ерөнхийдөө ингээд мэдэрж байгаа гэсэн. Одоо зүгээр нөгөө динамик хөрөнгөний аргын нэг алхмууд байсан шүү дээ. Эхлээд яг юм модоо зуурна тий. Тэгээ модоо харж байгаа жоохон муулна тий. Энэ амар өндөр мод үүсэх юм байна, барахгүй юм байна. А дээр нь өшөө энэ модод муу тал юу байна вэ гэхээр муу тал өөр юу байна вэ? Энэ 4 гэдэг тоо жишээ тий. Энэ 2 газар гараад байна. А 8 гэдэг тоо ингээд 5 газар гараад байна. Гэж хэлж болох юм. Дээр нь талбарт 4-ийг ингээд харах юм бол нэг 2 дугаар түвшинд байгаа нэг 4 байна штэ. Ингээд 5 8-аас салж байгаа. А тэр дахиад тэр 3 дугаар түвшинд байгаа зүүн тал руу явж байгаад гарч байгаа 4. Тэр бас 5 8-аас салаад байгаа штэ. Тэгэхээр тэр 2 4 болвол доошоогоо яг адилхан л мод үүсэх нь. Хичнээн доошоо сая өндөртэй мод үүссэн ч ялгаагүй хоёулаа яг ижлэх мод үүсэх нь. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ? Энэ мод бол айгүй баяр мод юм аа гэж хэлэх гээд байгаа. Ингээд дөрвийг дахин тооцоолдог. Тэгээ 2 газар яг ижлэх мод байгаалдаг. Хэрвээ бид нар ийм тэрийг мэдсэн л бол яг нөгөө нэг инх хэрэггүй байсан гэсэн үг шүү дээ. Энэ нэг амар нэг ийм хэсэг байна те. Энэ ч одоо доошоо амар их явна, бүр мангар их явна те. Тэрийг нь зуралгүйгээр ингээ хайчиж болох байсан. Юу вэ гэхээр энд тэр дөрвөө дөрвгээд нэг орой байгаад байгаа юм чинь те. Энээс цаашаа 5 8 гэдэг яг энэ дээр 5 8 гэдэг ижлэхэн яваад байгаа юм чинь. Яг нь энэ дээр зүгээр л тэнд байгаа дөрвтэй яг адилхан явнаа гэж баг сум заацчих болох нь шүү дээ. Тэгэхээр энэ мод бол нэг хэтэрхий их юмаа давхардуулж байгаа учраас сайн сум болог. Энэ хулуунаар юу зурчих? Энэ тооч хулуунаар юу зурчих юм уу? За, энэтэй яг адилхан болно гэх нэг тэмдэг тавьчихад л бол энэ модыг баруун тийш нь ингэж үргэлжлүүлж зурх хэрэггүй л байлаа л да. Тэгэхээр энэ модны асар өндөр, асар арцаасан болоод байгаагийн шалтгаан нь юмаа давтаад байгаа. Хэрвээ энэ дөрвийг ингэж 2 газар зураагүй, тэр 8-ыг 5 удаа энэ тэндгүй ингэж арцаалах зураагүй бол энэ жоохон жижиг хөвтөрл мод байх юм байхгүй. Тэгэхээр бид нар динамик хөрөнгөний арга дээр энэ бүх боломжийг шалгах аргын энэ нэг юм аимшигтай модыг бол яаж багасгадаг вэ гэхээр нөгөө давтагдж байгаа тоонуудын тоог олчдаг гэх юм уу тий. Өөрөөр хэлбэл давтахгүй бол давхарцсан бус тоогоор гэж нэг ярьдаг шүү дээ тий. Давхарцсан бус тоогоор бол эн чинь юу гэсэн үг бидний хязгаарлалт зүйлээ 1 сая гэдэг байгаа тий. Тийм давхарцсан бус тоогоор бол 1 сая ширхэг л орой байх хэрэгтэй хамгийн муудаа. Ингээд тоолох юм бол 1 сая ширхэг орой байх хэрэгтэй. Гэтэл манайх бол давхартахаараа 2-ын 1 сая зэрэг гэдэг тоотой тэнцүү тооны оройтой болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр 1 сая ширхэг оройтой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрөөр ч одоо яаж хэлэх юм бэ? За тэгээд тийм байгаа. Тэгэхээр яг 1 сая гэдэг бол нэг аимшигтай тоо биш шүү дээ. Зүгээр 2-ын 1 сая зэрэг гэвэл багтгаа байж байна. Тэгэхээр 1 сая урттай массив бид нэр аюу амхан зарлж байна тий. Тэгэхээр яг гоо бид нар ингэчи. Одоо юу хийх гээд байна вэ гэхээр нөгөө нэг олох гээд байгаа юмныхаа тийм дэд бодлогонуудаа гаргаад авчээ. Тэгэхээр дэд бодлогонуудаа бид нэр ингээл хариунуудын иймд хадгалчихъя. За дэд бодлогын юу Wurz юу гэдэг юм те. За Wurz гэд массив зарлч юу. Тэрэн дотроо за C-дээр бол 0-оос эхлээд нэг нөгөө нэг 16 зэрэг хүртэл. Ийм массив зарлчээ. Тэгэхээр яг Wurz E гэдэг нь болохоор юу байх нь л те. Нөгөө И үг мэддэг. Энэ дээр ч одоо юу гарч байгаа те. Мэддэг. Энэ тэр дарчул яа гэх. Энтийн тоо. За модны тоо. Ярьдаг модод шүү дээ те. Нэг зүүж чадах байсан. За. Нэг юм массив зарлчээ. Тэгэхээр яг 1 сая элементтэй массив зарлаа л үст те. Манай санах хавал 1 сая отгой 1 тэрбумыг багтаана гэдэг. Баг багтаана. Юу лээ. Энд чинь 4 юутай ч юу. 4 байдаг юм бол 1 тонн 2 тэрбум хүртэл багтаан за болно. Манай нөө хязгаарлалт бол ингээд байгаа штэ. 1 сая үг асууж болно. 1 сая үг мэддэг энд хэд байна гэд хамгийн дээдлэн тэрийг асууж болно. Тэгээд пен 1 тэрбум хүртэлхээр
Тэр амар их тоо гарна, тэрийг нь 1 тэрбум хуваагаад үлдэгдлийн хамгийн дээдлэлт нь тийм 1 тэрбум хуваагаад үлдэгдлийн өгнөхээр гарах манай хариу бол 1 тэрбум дотроо л гарна гэсэн үг. 1 тэрбумаас эрс бага тоо гарна. Тэгэхээр ингээд болох юм байна. За одоо зүгээр юу байна? Энэ зураг маань энд байгаад байдаг. Ямар муухай юу ячваа. За одоо нэг dynamic cross гэдгийнхээ үндсэн зарчим руу л оръё. Бид нарыг ингээд и үг мэддэг модны тоог олох гэж тий гисэн байна гэж бодъё. Модны тоо шүү дээ. Тоо. Тэнгүүд одоо бид нар нэг юу шиг юм хийх нь. Одоо яг нөгөө бас нэг өөр кино ярих юм бол яг уу нөгөө нэг зараа билүү шоргоолч хоёртой нэг кино байдаг тий та нар одоо аль баг насндаа үзээвэлгүй. Тэгээ шоргоолч нь усан унцдаг ч үлээ тий. Шоргоолчийг аврах гээд зараа биш нөгөө дэвхрэгч үлээ тий. Дэвхрэг шиг амтан шоргоолч хоёр явж ирсэн чинь шоргоолч нь усанд унтсан живж өгөх гээд байдаг. Тэгээд нөгөө зэвхрэг үлээ голоо үлээ тий зарцаач үлээ. Зарцаа нь ингээд яваад хүн амтнаа шим гуугаад яваад байдаг. Надаа юу өгөөч тий. Нөгөө гахаа үсээ өгөөч би олс дээс томж дайцгаа авах гэсэн нөгөөх нь юу ч өгөөд төлөө тий. Төмс өгөөд гэсэн төмс тариа талбайн дээр ч очдөг үлээ тий. Төмс өгөөд төлж нөгөө бас нэг юм нэхэд ингээд гайл яваад байдаг. Тэгсээр айгүй тийм юу хүм болохоор уггүй нөгөө дэвхрэг юу зарцаа тий. Уггүй зарцаа явсараад нэг нөхөртөөр очсон чинь нөгөөх нь нэг чадхаар юм хэлдэг ч үлээ тий. Тэгэхээр тэрийг хийгээд тэндээ өгөөд тэгээ дараагийн юм аваад нэг дараагийн нөгөө нэг амтандаа өгөөд тэр нөгөө юм аваад ингээд бүгд амар шудраг амтан. Шудраг амтад хэлсэн үгэндээ байдаг тийм амт. Тэгэхээр яг тэрэн шиг бид нар ингэж болох юм. Words e гээд и үг мэддэг модны тоог болоод тоо гэлдэг нь штэ. Тэгэнгүүт бид нар мэдэхгүй штэ и үг мэддэг модны тоог мэдэхгүй. Гэхдээ олон ихсэн санаа байвал яаж болох вэ гэхээр нэг ийм санаа. Dynamic cross гэдэг бол нөгөө өмнөх жижигхэн дэд бодлогоо бодож агаад тэд нар дээр тодгуурлаад арай том дэд бодлогыг бодъё гэсэн нэг тиймэрхүү өөр ятаа штэ тий. Ерөнхийдөө хэлвэл. Тэгэхээр бид нарыг одоо жишээ бид нар тэр нөгөө муухай юу бодъё. 360. За 360-ыг барах болов. 360 үг мэддэг энд хэд байх вэ гэдгийг олъё л доо. Тэхийн тулд за ерөнхийдөө би нөгөө схемийг хэлчихье. Игээ 360 гэдээ үзчихье те нэг газар хавьяан ч бүчихгүй жижигхэн самбар юм аа. Энэ 360 гэдээ үзчихье. Тэгээ гар хөлөөрөө олцоод бид нар одоо 360-ыг олохын тулд хуучин аргаараа бол 2-ын 360 зэрэгэд том бодох нь штэ. Бодох байсан. Одоо тэгвэл dynamic cross аргаар бодох гээд үзье. Тэгэхээр 360 үг мэддэг энд үгээд нөгөө баднаа тэр энэ тэнд ингээд амар олон газар байж байгаа те хэдэн ч сая араа юм байгаа. А тэгэнгүүт 360 үг мэддэг модны тоо болвол яаж гарч ирэх вэ гэхээр ер нь 360 гэдэг тоо энэ модон дээр яаж гарч ирэх вэ гэдгийг л жоохон бодох хэрэгтэй юм л да. Тэгэхээр 360 гэдэг тоо болвол 260 гарч ирнэ. Тийм үү? Өнөө. Тэний 360 гэдэг тоо энэ модон дээр 260 гарч ирэх нь үнэн үү? Ингэнэ гэсэн үг. 360 би нөгөө ингэ зурх гэдэг юм. Миний нөгөө за энийг бүр шинээр яалаа. Энд дээр сайхан зижирэх үе нэг ийм хүү юм явж байгаа шүү гэдэг. Би их л том л зураг нэг гэдэг юм. Тэгээд жижигхэн юм гарах юм. За 360 гэдэг тоо аль нэг газар явж исэн гэж бодъё л да. 360 гэж таа үүсэн. За би нэг дөрвөлжингэн зурхаач байлаа. Түүхтэй юм. Тэгэхээр 360 гэдэг тоо жишээ нь ингээд гараад ирсэн гэвэл энд нь ямар тоо байсан байх вэ? Анаач баруун тийш яваад гараад ирсэн гэсэн үг тийм. Энд нь ямар тоо байх вэ? Чи баруун тийш хоёр дахин ирсэн зүүн тийшээ нэгээр нэмэгдэнэ гэсэн шүү дээ тийм. Тэгэхээр эхний тохиолдолд баруун тийш яваад гараад ирсэн бол тэр эцэг оройн хэн байсан бэ? 360-ыг төрүүлсэн эцэг оройн хэн байсан бэ? 180 тийм 180 гэсэн үг. За өшөө нэг тохиолдол байх хэрэгтэй тийм. Тэр нь ингээл явж исэн чинь 360 гээд нэг газар гараад ирсэн нэг модон дээр тийм. Гэхдээ тэр нь бол ерөөдөө ийм хоёр л тохиолдол байна. Зүүн талаасаа гараад ирсэн. Тэгэхээр энэ ямар оройны зүүн хүү байж байгаа 360 болцсон гэсэн үг байна. Энд ч гараараа тоолоод барахгүй юм л да. 360-ыг одоо энэ тохиолдолд эцэг оройн 359. За нэг ийм хүү. Ийм хоёр л тохиолдол байна л гэсэн үг.
Энийг тоолно. Өөрөөр хэлбэл бид нар анхны бодлого нь болохоор нөгөө Word 369 хэдвэ юу лээ 360 хэдвэгээ хайж байгаа шүү дээ. Төрүүлж алтан хийчих. Энэ хэдвэгээ хайж ирсэн шүү дээ. Амар том бодлого. Тэгээ 360-тай яаж бодно гэд. Тэнгүүд одоо энэ бодлогыг бодохын тулд ерөөсөө Word 180-ыг олоод 180 ч одоо арай л 2 дахин бага жижигхэн бодлого шүү дээ, тий. Энийг олоод тэрэн дээр хэд байдгийг тий. Энэ 180-тай болгоноос баруун дэш яваад 360 үүсэн шүү дээ. Тэгэхээр тэр тоон дээр нэмээд 359-ыг бас олоод тэгэл нэмчихье. Юу гэсэн үг 359-тэй арай болгоноос зүүн дэш яваад 360 үүсэн шүү дээ. Тэгэхээр ийм болчлоо. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр бид нар нөгөө динамик програмчлалын арга хэрэгжилээ гэсэн үг. Бид нар 360 гээд мангар хэцүү тийм бодлого бодох гэжсэн чинь хэмжээс нь тий 360 гээд хэдэн зуун хэмжээтэй байсныг бид нар юу болгочлоо гэсэн. Багасгацсан. Багасгахдаа нэг удаад нь бол 2 дахин багассан, нөгөөх нь бол нэгээр багасгацсан. Гэтэ яг хав. Одоо тэгэхээр энийг цааш нь багасгаал явна гэсэн үг. Энэ доотлын тохиол дарагдах нэ. За доор нь ийм байсан шүү. Word 180 гэдэг чинь юу болох вэ цаашаага? 90-ийг олоод тэгээд тэрэн дээр 179-ийг нэмсэн гэсэн үг тий. А нөгөө нөхөр бол бас дотроо задарна. Гэхдээ энэ бол их гоё задрах юм шүү дээ. Энэ бол 359 гэдэг бол зөвхөн 358 л болох юм байна. Мөн үү? Яг тэгвэл ямар ч тоог барьж аваад хоёроор үржүүлсэн ийм сондгоо 359 гэсэн тоог гарахгүй шүү дээ. Тэгэхээр сондгоо тооны үед бол өмнөх дэд бодлого зүгээр нэгийг хасаал гараад ирнэ. А тэгш тооны үед бол өмнөх хоёр дэд бодлогоос нийлбэр нь болж гарч ирнэ. Тэр нь хоёр туугаад нэг тоо гарч ирнэ. Тэгш тоо юм чи хоёр туугаад чинь нөгөөх нь нэгээр багсгаад байгаа юм. Тэгээд ингэж яваад байгаа юм. Өн чинь бүр хоролтоо цаана харагдаад байт юм шиг. Тэгээ энэ Word 9 гэдэг чинь 45 ч болт юм уу те. Ингээл яваад байна. Энэ систем ах юм байна. За энийг бүр алгасуулчих. 45 гэл ингээл яваад байна штэ. Тэгсээр хагаад тэгсээр хагаад нэг нь явж нэг дээр хүрнэ үстэй те. Тэгш тоо байвал хоёр туугаалаа хоёр дахин багсгаалаа. Сондгоо байвал нэгээр багсгаад байна гэдэг чинь тэгсээр хагаад нэг мэтгэд нэг дээр ирнэ те. А гэтэл нэг бол нэг гэж угаасаа байхгүй. Хоёр гэж байгаа шүү. Хоёр дээр ирнэ. Нөгөө нэг бодлого нь анханасаа бүр анхны мод нь шууд хоёр үг заасан байхгүй. Тэгэхээр хоёр үгтэйгээс ахуулаад бүгдээрээ ингэ тархсан. Тэгэхээр хоёр дээр ирнэ. Тэгэх юм бол хоёр дээр ирэхээр чинь тэгэл юу болно гэсэн үг. Хоёр Word 2 ч угаасаа шууд бид нар мэдж байгаа ш нэг мод байгаа. Нөгөө нэг юмны нөгөө зураг харилцсан тий. Нөгөө юун дээр байгаа. Нөгөө нь байж тийм лөө. Window энэ байж штт. Энэ биш байна. Энэ болоо. Түүний шидэм манай зураг байна. Энэ ахгүй. Хоёр гэсэн юу байгаа юм. Хоёр гэсэн утгатай орой бол ганцхан байгаа юм. Энэс доошоо бүгд ихсэн явж штэ. Тэгэхээр анхны мод бол хоёр үг мэддэг байсан. Тэгээд ингээд явсан байхгүй. Бодлого нь бол тэгэхээр хоёр дээр ирээд тодорхой болчихно. Тэгэхээр яг та юугаал яана гэсэн үг. Хоёр болтон багсгаал. Тэгэл хоёр дээр ирэнгүүт нэг гэл өгчин. Тэгэл дээшээ буцаад орлуулаад бодоо явгууд нь 360 гарах нь штэ. Тэгэхээр хоёр гэдэг чинь ямар ч тоог багасгасаар агаад хоёр дээр аваад ирэх билүү? Болох билүү? Болох бах те. 4 гэж тоо байж байгаа. 4 гэдэг тоо байвал 2 туугаад 2 болгочихно. 4-өөсөө 1 хасахаар 3 болгочихно. 3-аас дахиад 1 хасаад 2 болгочихно. За тэгээд ерөнхийдөө бүгд ирээд болох юм байна дөө. Тэгэхээр ингэж нэмхийг хэлээд байгаа. Бодлогоо доош ингээ багасгаж гин. Бодол нь яаж багасгахаар гал болчих те. Тэгээд өмнөх бодлогуудаасаа энэ 360 гэдэг бодлогыг бодохын тулд 180, 352-ыг бодоод олоод нэмнэ. Гэдэг маань нэг нь 2 дахин нөгөөх нь нэгээр багасгаж байна. Гэхдээ ямар нэг аргаар л багасгах хэрэгтэй. Тэгсээр байгаа тэрийг дахин цааш нь хэрэглэн тэгээд доошгоо бүр буулгах юм бол бүр доотлолтоо нэг хамгийн амархан буюу нөгөө нэг бидний нөгөө нэг гоё юун дээр ирчих юм бол нөгөө анхны модны тэр дээдлийн орой хавцаа ийм тоонууд дээр авчирчих юм бол тэгэл бодчих нь шүү дээ. Одоо бараг л юу хэмтэй 2-тай орой бол нэг байгаа мэдж байгаа 3-тай орой бас л нэг юм байна тий. Энд дээр дахиад 3 гарахаар үл юм байна. 3-тай орой нэг байгаа мэдж байгаа, 4-тай орой 2 байгаа мэдж байгаа. Тэгээд яг явуулсаар агаал 4-ийн дотор оруулчвал шууд тавьчихдаг ч юм уу тий. Нэг машин дотор нь Word 2 3 4-ийн нутгийн шууд онцгой намаацсан байж идэг ч юм уу. Тэгэл явна гэсэн. Тэгэхэд яг уу тэгж бичихүү гэхээр одоо миний нөгөө интернет байхгүй. Гэхдээ манай лабын интернет байхгүй. Та нарт дээр энэ линкийг тавьчихвал энэ дээр ингээд бичээд явуул. Оо яах вэ?
Он чи яах ёстой юм шүү дээ. Бүртгүүлэх ёстой юм тий. Оо хар 1000 юм бүлэх юм байна. Ястаа залах үүрх юм байна тий. За. Энэ линкийг тавьчихуу да. Тэгээд та нар энэ бүртгүүлээд бодвол гэж тачих уу? Эсвэл би бүр жинкнээсээ бүртгүүлж орж үзүүлэх юм уу? Нас бичиж үзүүлэх хэрэгтэй болсон. Энд чи одоо ямар балаа юм бэ? Ямар олон юм нэгт юм бэ? Яа, за бүгдий дөө. Хөвлөчий. За. Үучин. Энэ та нар нэг веб хизээ нэг цагт хийвэл одоо энийг хараад жоохон суралцах нь шүү дээ, тий. Ийм олон юм бөглүүлүүлэн хэрэглэгч чинь зовж өгөх шүү. Нууц өгнө үү? За, нууц өгнө юу ч үгүй юм аа. Энийг авчиу. За. Миний мэйл ингэ бич. За бусд нь хэрэггүй маань ёо. Ямаа да. За ямар пассворттой ч болчих мэдгүй байсан. Энийг бас яах юм уу? 17. Энийг зөвшөөрч гинэ үү зөвшөөрч. За. Хүүдий пассворттой мартчих. За. Энд ч онлайн хар 1000 хүн шүү дээ. 33 хүн. За нөгөө нэг бодлого олё. Ч одоо хайчих ба. За. 11 сарын 4 гэж өнөөдөр үстэй тий. Манчестер лайтэ сайтай. Нөгөө бодлого маань хайчих юу? Энэ шүү дээ. Тэгэхээр яг динамик хөрвөслийн юуг нь олчвол санааг нь олчвол тэгээд яг бодолт нь бол нэг нийттэй юм байна. Нөгөө нэг for гүүгээл юм нэг массив дээгүүр гүүгээл массив элементүүдийг бодохдоо нэг бараг л юу гэдэг шиг тий. Ямар юм блэ? Нөгөө Fibonacci-ийн тоо гэдэг шиг өмнөх ганц хоёр юм аавал нэмж хасаад яваад байна. За одоо энэ бас яг нөгөө hack rank-тай адилхан 10 жилийн болохоос кодо энэ дээр бичнэ. C-гээ яах вэ? C дээр бичих юм уу? C+. Энэ угаасаа C гэж алгах үе. Зүгээр л C гэж байт юм. C++ гэж байна. За энэ дээр ингээ өччихье. За буруу өчгүй хараарай. Юу лээ? IOStream гэдэг C++ дээр нэг юм байгаа тий. Тэгээд за нэг юм байгаа. C++ янз бүрийн хичээл дээр ороогүй юу? Parameters дээр C орсон баг тий. C++ гэж ороогүй зүгээр амьдралаараа сурч байгаа баг тий. За яг C+ нь энэ дээр C байхгүй болохоор би ингээд шууд C+ дээр өчлээ. Баг нэг ялгаа нь онц ялгаа байхгүй зүгээр энэ дээр C+ гэхээр plus гэхээр энэ дээр нөгөө нэг цэг H мэйч энэ бичихгүй дээ их айтайхан юм шиг. Дээр нь энэ дээр нэг юм заавал бичээд байдаг. C++ дээр яг нөгөө use namespace гэдэг нэг ойлголт байгаа байдаг. За тэрийг бүрнийх амар үзэж барих гэхгүй зүгээр цээжилчих нь 3-ыг using namespace std гэж зэг таслал тавьдаг. Ер нь утга нь бол яг names std стандарт гэдэг тийм стандарт namespace хэрэгжилж байгаа маа. Namespace гэдэг маань юу гэсэн нэрийн огторгуу юу ч гэсэн нэрийн нөгөө нэг scene гэдэг нэг объект байдаг те гараас юм аваад. Тэрийг л бид нар үргэлжил нөгөө нэг IOStream-ийн scene гэж ингэж бичихгүй л гэсэн үг. Зүгээр ингээд scene бол scene юм аа тий давцахгүй гэд. За энэ дээр нөгөө нэг юугаар зарлчих. Ямар хоёр өсөж байна гэлээ. KP2 гэсэн тий. За K-г K-гаар нь P-г нь зарлчихё. Хоёулаа тэр бүм дотор багтнаа. Тэнгүүтээ авчиё. За энэ чинь нэг scene гэхээр нэг гоё ингээд авчдаг тий. Хоёр юугаа авчлаа. C-г бодвол нөгөө scanf console input гэсэн үг нөгөө нэг гар гэсэн үг юм бол нөгөө оролтын төхөөрөмж. Тэр лүүгээ энэ тэр оролтын төхөөрөмжөөс би буруу харуулад явчихсан тийм. Оролтын төхөөрөмжөөс энэ K-гийн утгыг аваад дараа нь P-гийн утгыг аваад тавьчихна гэсэн үг. Тийм. Нөгөө нэг C дээр бол нөгөө scanf гэж байгаа хувь F ямар ч яг хувь D гэж байгаа хувь хоёр удаа хувь D гэж байгаа KP-гээ нөгөө end man-д тавиад харж байгаа гэсэн үг. Гараас авч байгаа гэсэн. Энэ арай амархан л байгаа юм л да. Тэгэхээр за тэгээд яг юм хамаа хийж дуусчаа сүулт нөө гаралт нь ч гэсэн бол гайгүй амархан. За энэ чинь нэг юм байх хэрэгтэй тий.
Гаралт нь ч гэсэн хэрвээ бид нар нэг хариу олчлоо гэх юм бол see out гэсэн тэмлүүгээ result гэдэг нь явчихжээ. За result гэдэг нэг хөвсөгч байх нэ. Result гэдэг нэг хөвсөгч зарлчий. Энэ тий. За одоо тэгэл тоолохонд нөгөө нэг result ч гэжтэй. За result юм биш үү? Нөгөө бид нар нөгөө гоё юу зарлаадсан шүү дээ. Энд төрлийн Word гэдэг massive зарлаадсан. За massive data нь хамгийн муудан хэдэн элементтэй гэж зарлах вэ гэхээр 10-ийн үлээ кав мэддэг модны тооштой тий. Тэгэхээр 1 сая хүртэл зарлана гэсэн. За яг сая гэдэг чинь ингээд гартаа 6 тэгтэй байх хэвээр. Гэхдээ би сая 1 гэж зарлаж. Яагаад гэвэл нөгөө Word 1 дээр нь 1 үг мэддэг тий. Word 2 дээр нь 2 үг мэддэг гэж байж хэвээр. Яг саягээ зарлчвал нөгөө C-ийнхаа югаар гарчмаар 0-оос эхлээд хамгийн сүүлд нь 999,999 гээд зогсчих واخ. Тэгэхээр нэг нэмээд одоо энэ яг одоо энэ машин маань 0-оос эхлээд Word 0-оос эхлээд Word 1 сая хүртэл. Тийм элемент хадгалнаа. Бүгдээрээ энэ тийм аа. За. Тэгэл юу яах нь штэ. Нөгөө юугаа байгуулъя. Word massive байгуулъя. Хоёроос ахуулаад. Мэдээж хоёроос эхлэн тэгээ нөгөө хоёр үг мэддэг мод байж болно гэсэн байгаа. Тэрнээс дэшгээ. Тэгээд энэ хэд хүртэл явах вэ? Энэ нөгөө massive заавал бүтэн сая хүртэл байгуулах албагүй л дээ. Хамгийн муу тохиолдолд сая хүртэл. Яг оролтон дээр нь кан жишээ нь нэг 4 мөрөгөд ороод ирвэл сая хүртэл явах хэрэг байхгүй. Зүгээр л тэр 4 хүртэл явчихна. Тэгэхээр багуу юу тэнцүү к хүртэл гэж явчих. Тэгээ сүүлд нь тэр юугаал хэвлчихнэ штэ. Word k-га болцсон бол Word k-гаал буцаачна. Result гэсэн юм ч бараг хэрэггүй юм байна хөөе. Нэг аваач. Word гэдэг машин k. Word гэдэг машинын тэдгээр элемент гэдэг бол тэдүүг мэддэг модны тоо гэдэг зохиожж байгаа байхгүй юу? За тэгэл одоо энэ дотор нөгөө нэг сонин юм аль юм. Доороос нь ихтэй байгуулж байгаа бид нар юугаа бол мэдж байгаа. Нөгөө нэг Word 2 бол 1 гэж мэдж байгаа. 1. Үгүй. Үгүй тэр сүлжээний инженер чинь нэг код тараалаа гэдэг байгаа чи юм баларсан юм бэ. Чи өөрөөс нь очиж асуу сүлжээний инженераас танаа тийчер чинь болохгүй байна. Юу вэ? Студент чинь болохгүй байна тийчер. Үгүй би хараачгүй тэр мэдээчгүй солиол байгаа гэсэн. Хаа гоё. Би ямар сүлжээгээр орж ийн үг гэхээр өөрийнхөө хөрөнгийг үрээд орж ийн. Датаар орж ийн. Датаар бас юм орж болно шүү дээ. Яасан гинэ? Датагаа өгчүүл нөгөө юу ачнаа. Ингээ хурдан багс чинь тэгээд юу ачна. Энд чинь нөгөө явахаа ачна. Би одоо энийг submit хийгээл тэгээд дуусгах гэдэг шүү дээ. Яа тэнцчин барьж ийн шаарлах гэдэг. Йоо танаас ч нэрэ. Тэр юм хариуцдаг хүмүүс рүү хандаач намайг барьж идэг гэдэг. Интернет байхгүй байна гэдэг чинь миний хариуцлага биш шүү дээ. Би өөрийнхөө нэг болж ил байна. Болгоод л байна. Хаваал шеэрлүү юм. Тэгтээ одоо энийг явуулаад байгаа. Яасан блэ? За Word 2 бол нэгтэй тэнцүүгээд хилцсэн. Угаасаа өгөгдсөн байгаа. Энэ дээр нь бас ганц хоёрыг нэмээд өчсөн ч бол Word 3 бол нэгтэй тэнцүүж гэдэг юм уу те. Word 3-ыг бол бид нар гараараа зурж аваад олцсон гэсэн чинь нэгтэй тэнцүү. Word 4 нь бол зүгээр баг бас хоёртой тэнцүүгээд олцсон гэдэг. Тэгэх юм бол бид нар 2-оос биш баг ингээд 5-аас эхлээд олсон ч болох нь. За тэгэл одоо яг нь 5-аас эхлээд нөгөөдөл олоо явна. 5-ыг олохдоо яг уу 5-ыг сондгоо тоо байвал тэгш тоо байвал гэх нэг хоёр нөхцөл гарсан шүү дээ. Хэрвээ А-ын сондгоо байвал гэдэг чи үгүй. Хоёр тоогаад нэг үлдэгдэл өгдөг бол энд нэг юм хийх нь юу болчихоо. Сондгоо байвал чи ясаны дотор нь заавал юм бичгтэй юм байна. Сондгоо байвал яах юм? Word E гэдэг бол сондгоо бол зөвхөн нөгөө нэгээр нэмжил гарч ирж болно шүү дээ тий. Хоёр тувааж болохгүй. Тэгэхээр энэ маань Word E дээр нэмэх нь E-гээс хасах нь 1 тэгэл тэнцвүүлэх гэсэн үг. Ямар амар идэв тэр. Ангичи. Дэмий чалт гэж юм. Окей. Ийм.
Сондгой байвал өмнөхтэйгөө тэнцүү тий. Өмнөхдөр нь юу вэ? Өмнөхтэйгөө тэнцүү. Ягаад гэвэл Word 5 болвол Word 4 дээр нэг нэмсэн гэсэн үг. Тэгээ Word 4 хэдийн ширэг байсан тэр болгоноос нь нэг салаалаад гарцсан гэсэн үг. Тэгэхээр нэг нэмэд олчихно. Үгүй бол гэдэг хамгийн гол юу нь юм байна л да. Энэ for-ын хаалт шүү дээ. Ингээ харчих. За үгүй болвол энэ дээр жоохон юм гарч ирнэ те. Word тэгвэл Word E гэдэг бол текст тайм чинь Word E хоох нь 2 гэдэг тоо гарна те. Тэрэн дээр нэмэх нь Word E-гээс хасах 1 гэж гарна. За ингээ бол түрүүчийнхээ бодвол арай илүү ихээр нэмэх нь гэсэн. Хоёр янзаар нь гарч ирж болно гэдэг нь. За тэгээд би яагаад тэр E-г 0-оос 1-ээс эхлүүлээгүй, 2-оос ч эхлүүлээгүй, 3, 4-гээ бүр 5-аас эхлүүлчих гэхээр нөгөө нэг E-гээс хасах 1 гэхээр нөгөө урагшаа 1 алхахад нэг жоохон газартай, гişх газартай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яг нь 5-аас эхэлсэн юм чинь 1-ийг хасаад 4 мөрөө нь бол олдсон байгаа энэ дээр байж байгаа. 2 тухайн гэдэг чинь бас амар их багасгаж байгаа гэсэн. Жишээ нь одоо манай хамгийн их хийж олох тэгш тоо бол 6 байна тий. 6-аг олохын тулд бид нар 3-ыг олцсон байх хэрэгтэй. 6-гаа 2 дугаар 3 болчих шүү дээ. Тэгэхээр 3 нэнд олдсон байж гин. Тэгэхээр болчихно гэсэн үг. Тэгээ 8 дээр 4-г олцсон байх хэрэгтэй. 4 олдсон байгаа. 10 дээр 5 олдсон байх хэрэгтэй. Тэгэхээр 5 нэгээ олчихно гэдэг. Ингээд бид нар массива зүүн талаас нь ахуулаад байгуулад явж байгаа. Гэхдээ анхны нөгөө нэг нөхцлүүдийн жоохон ингээд олчиж байгаа. Нөгөө нэг ухархад буцаад нөгөө нэгийг хасаад ч юм уу 2 тухайгаад ухархад нөгөө өмнөх элементүүд нь олдсон байх хэрэгтэй гэдгээр жоохон ингээд ингээд тавьчихсан юм шиг. Тэгмээ. За гэж байгаа юм шүү. За тэгэл ингээд ерөнхийдөө болчихж байгаа, олдчихж байгаа. Тэгэнгүүт нь буцаагаад Word-гаа буцаачна. Нэг юм хөө. За энэ дээр одоо хөрвүүлтийн алдаа малдаа танаас хараарай ахгүй хараагүй бол тэгээд болчихж байгаа үстэй. Энийг копидж авах юм болов? Алга болчихд юм болов? За гэд юу авчихна юу энэ жоохон зүг юм боллоо шүү. Би буцаад кодоо яаж олох юм болоо? Кодыг үгүй хийчлээ шүү дээ. Ингээд гараад ирэх юм байна. Ямар онцгүй юм. За энэ бас яг нөгөө нэг хакер анкархуу ч юм уу те. Өөр хүмүүс бас оролцоод бодоод энэ дандаа орсууд байгаа даа юм байна. Ямар. За энэ дээр дарч үний код буцаад гараад ирэх юм. 3 дугаар тестэн дээр 3 хариу хаасан гинэ. Энэ ингээд гарчт юм байна. 1-р тест болцсон, 2-р тест болсон, 3 болохгүй байна. За юугаа засъя? Яах вэ? Яаж засах юм болоо? Кодоо олмоор. Хайрын код маань хайчих юу? Сая копи хийж авдаг шүү дээ. Алга болгочих юм. Энэ дээрээ дарахаар гарч ирд юм уу? Explore migration. Код нэг газар байгаад байгаа юм шүү. Энэ дээр буцъя. За. Бодлогоо буцлаа. Нэг жишээн дээр буруу гарчижээ. Алга болцсон. Хайр юм. Стол юм. За. Уул саях бол амар юу л болох ёстой даа. Гоё болох ёстой. Тэрнээс гадна последний решение гэдэг юм. Юу вэ? Ямаа та байх ёстой дайрч. За. Ямар алдаа гарчуу? Одоо нөгөө компайлдж болохгүй болохоор копидж аваад компьютер дээр авчирд компайлдж болох л байна. Жохон тийм үү болчихлоо. Буруу гарчлаа л да. Сондгой байвал өмнөхтэйгээ тэнцүү. Тэгш байвал тэрний хагас дээрээ энэс хасах нэгтэй тэнцүү. 2 болвол 1 байгаа, 3 бол 1 байгаа, 4 бол 2 байгаа. Чинь юун дээр алдаад байдаг юм бэ? За. Ер нь бол бодолтой санаа зөв шүү. Одоо би яагаад гэх юм. Энэ дээрээ авчирч ягаад үзээдгий. Энэ ч юу лээ? And гэдэг бодлого. CPP гэж. NCPP гэж байна уу? Таач ч юу? Байна шүү дээ. G++ гэж чинь шүү дээ. G++ гэснээр NCPP гэж. За. Out гэдэг гарсан юм шүү дээ. За, out ажиллууллаа. Зүчний юу вэ? Out гэчихэд
нөгөө тоо оруулна тий. Тэгэхээр дөрөвтэй дээр бол жишээ нь 4-гээд 10 гэж байна тий. 4 10 гэхээр 2 гарах хэрэгтэй гарч байна. За энэ нэг хідэн юм дээр шалгаадах юм. 4 10 дээр 2 гарч байна. 8 10 дээр 5 гарах хэрэгтэй. 8 10 5 гарч байна шүү дээ. За 360 мянга дээр 179 гарах хэрэгтэй. 360 мянга дээр. За. Нөгөө юугаа мартчихсан юм байна. За. Нөгөө P тоогоо мартчихсан юм байна. Шууд гаргаа ийцэн чи ийм том тоо гаргана. Тэгэхээр яг нөгөө энэ тоо чинь ингээ хооронд нь нэмээд ахаар энэ ялангуяа энэ нэмэх үйлдэлээр баг 2 дахин ихсээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 2-оор үржүүлдэг чи хаана байгаа юм? Нэрээ. За юу ч гэсэн нөгөө нэг ингэх хэвээр байна. Энэ хоёрыг нэмээд P тугаах хэвээр байна. За тэр бол би нөгөө нэг юугаа мартсан шүү. Нэгийг нэмэх хэр чинь ийм. Нөгөөх нь бол эндээс 2 гарна. 2-оор үрждэг гэдэг нь ингээл гарч байгаа юм л гэдэг. 2-оор үржин гэдэг чинь тэр ингэж нэг гарна. 2-оор үржин гэдэг маань энэ томьёон дотроо 2 тугаана гэдэг хуурцсан яваад байгаа шүү дээ. За. Энэ нэг айгүй их нэмэгдүүлж байгаа үйлдэлээр бид нар юу явах хэрэгтэй юм? Амар 2 том тоо хоорондоо нэмэгдээд баг 2-оор үржсэн юм шиг болоод амар том тоо гарсан юм гээд P тооч хэрэгтэй. Энэ утга олголтын дээр бол тэр дэргүй P тоох хэрэггүй байх та. Тэр дэргүй юу юм чинь? Хоодог юм уу? За хооч найдвартай дээр P гэдээ хооч. Тэгэхээр одоо бид нар алхам болгонд бол P тоогаад үйлдэлийг аваад байгаа учраас нөгөө нэг айгүй том тоо гарахгүй. Саяуд амар том тоо гараад 3 хариу гарчлаа шүү дээ. 2,69,179 гэдэг. Уул нь бол 179 гарах хэрэгтэй юм. 1000 тоогаад завар гарахаар юм шүү. Тийм 1000 тоогаад 179 гарах хэрэгтэй юм. Тэр нь хуугаагүй юм. За ингээ болч. Энэ хариу бол зүг бодсон. Гэхдээ нэг юу байгаагүй юм. Дахиад тест нэр. Гэхдээ яг 3-аа бодвол нөгөө 10 дугаар тест гэдэг чинь нэлээд тест авчлаа шүү. Энэ чинь нөгөө их ахиц гарч байна гэсэн. Ер нь бол яг ийм их онлайн сангуудаас бодлого шууд бичээд тэнцэнэ гэдэг чинь ховор л доо гэж жоохон юугаа нөхөө гадаг. За тэгээд би бэлтээчгүй ирсэн юм байна. 9 тест авцсан юм байна. 10 дахь нь болсонгүй. Энэ бодвол 10 тесттэй юм уу хэдэн тесттэй юм. Тийм болчлаа. За юу ч гэсэн нөгөө юугаа нэг үзээд дахиад нэг хөрвүүлээд ажилуулад тэгээд дахиад нөгөө кодуудаа бичээд үзээд тэгэхээр бодлого маань хайчих юу. 4.10 дээр 2 гарах хэрэгтэй энэ төр гээд 4.10 дээр 2 гарч байна. Одоо жоохон өөрчлөгдөд өөр болсон байж магадгүй. 8.10 дээр 5 гарах хэрэгтэй гарч байна. Одоо нөгөө 360 мянга дээр ингээд 360 мянга дээр хэвээрээ гараад шүү дээ. 1000-д хуваагаад үлдэгдлийн аваад хийх хэрэгтэй үстэй. Последний решение гэдэг. Нэг газар дутуу хуваачлаа да. Яаж юм? Эднэр бол ингэж болцсон. Яаж юм? Миний ягаад ийм сонин гараад юм бол цааж гараа ингээ хадгалаагүй те нөгөө юугаа хадгалаагүй за ингэчээ GD гэж хагаад NCPP гэж хагаад хадгалчоо нөгөө нэг юм ингэчээ тэрнээс гадна би бас хаана алдсан байж магадгүй гэдгийг гинт олчлоо. Та нар ер нь бол энэ тест зохиодог хүмүүс маш залхай хүмүүс байдаг гэдэг яах хэрэгтэй. За давхар би нэг юм засвар хийчихье. Одоо бид нар ингэсэн штэ. Ингэж байгаа байхгүй юу? Word 2 3 4 шууд дээр нь олцсон штэ. 1 1 2 гээд. Тэгэнгүүт бодлогын өгүүлбэр дээр нэг иймэрхүү юм байгаас болоод нөхдөд хөлөгдөж байгаа байхгүй юу? Эйгүү тест зохиож байгаа байхгүй юу? Pen 1-ээс ахуулаад дэг тэрбум хүртэл байна гэсэн байгаа. Тэгэхээр жишээ нь pen 2 байлаа гэхэд яах юм? Одоо жишээ нь ингэж байгаа байхгүй юу? Нэг иймэрхүү тест байгаа юм шиг цаана байгаа юм шиг байна. Манай давталтан дотор бол
алхам тутамдаа P хуваагаад айгүй сайн болж байгаа. 5-аас ахуулаад хойшоогоо. А гэтэл 4 дээр ийм тест зохиосон юм шиг байна л да. Одоо юу гэсэн үг вэ? 4 гिचээд 4 мэддэг хэд вэ нүү ол гिचээд тий. Тэгчээд дараа нь яатсан байна уу? Нөгөө К-га болохоор П-гээ болохоор 2 гэж өгсөн юм шиг байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? 4 мэддэг модны тоо бол 2 байна. Гэхдээ тэр тоогоо 2 тоогоо түлтгэлийн хэвлэхээр 2-ыг 2 тоогоо түлтгэлийн хэвлэхээр ч 0 гарах ёстой шүү дээ. Жохон утгагүй тест байна л. Гэхдээ 2-ыг 2 тоогоо 0 гарах ёстой гэж шалгангууд манай програм болохоор нөгөө давталтын өмнөх шууд гараар өгсөн утгууд болохоор 2-ыг тэр чигээр хэвлээд байгаа юм байна. Тэгэхээр яг хуу бид нэр ийм алдаа гаргахгүй тул бүр ингэчий. Давхар үлдэгдэл авсан ч болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас дахиад P тоогоо үлдэлэн авчий. Тэгэхгүй бол энэ жижиг тестэн дээр ингээ хорлоод байгаа юм шиг байна. Ингээ хадгалчих. Тэгэхээр одоо онч нөгөө энийг хаахгүй бол хэрэггүй юм л да. Хэвгүй. За тэгээд хөрвүүлж агаад. За одоо зөвхөн нөгөө том тестэн дээр шалгана. 360 мянга. 170-аас гарч байна тий. Тэгэхээр энэ дээр ч гэсэн одоо бид нар дахиж алдахгүй тулд эндээ явуулахынхаа яг өмнө бас дахиад нэг удаа пэт нь хаваад үлдэгдлийг авчих. Пэт хаваад үлдэгдлийг авцсан байхад дахиад давхар хаваад үлдэгдлийг авахд юу ч гарахгүй шүү дээ. Ямар ч юу болохгүй. Бүр нөлөө үзүүлэхгүй. Зүгээр дутуу авсан байвал тэрийг авчий гэдэг. 8 дээр ажиллаа. Оо за ингэж болж байгаа хгүй. Йоо. Арай гэж нэг юм ялаа шүү. За энэ ч хідэн тесттэй юм бол даа харчаа. Ан дээр дорж байгаа харчихгүй. За нэг юм хүү тэгэхээр нөгөө нэг бид нар 2-ын 1 сая зэрэг энтер гэдээснийг бодвол одоо зүгээр л ганцхан давталтгүйгээл бодчихлоо шүү дээ. Тэгэхээр эн чинь л нөгөө динамик рончл гэдэг юм. Өмнөх бодлогын хариунуудыг хадгалж хагаад дараагийн болгонд ашиглаж байгаа гэсэн. 13 тесттэй юм байна. Йоо. За 15 миллисекунд бүгдээрээ гой сайтнд бүртгүүлээ. За ийм байна. Тэгэхээр нэг жишээгээ бодож өглөө шүү. Одоо дараа нэг ийм хүү төвчний бодлого гаргаад